За намайг одоо ер нь хүсч гарч байгаа. Мастера хийхээр ирсэн. Тэгээд тийм оюутан хүн байна. Ганц би. Тэгэхээр би болохоор одоо л ерөөсө гэр бүлтэй болох нас маань ойртож байгаа. Тийм болохоор ер нь болоод ингээд Монголд ингээд өөрөө ч гэсэн ер нь бол гэр бүлтэй болох юм бол аль болох ингээд салахгүй тий. Салж сарнихгүй тэгээд бас гоё хайраар дүүрэн асуудлуудаа гоё ингээд салж сарнихгүйгээр зохицуулаад явчихдаг тий. Хүүхдтэй олчоод салдаг гэл нийгмээс харахад иймэрхүү асуудлууд маш их байгаа учраас би бас тийм гэр бүлийн тийм хүний тоог нэмэхгүй байхыг хүссэн. Өөрөө яг бас тийм сайхан гэр бүлтэй болохын тулд бид бас ингээд суралцах ёстой юм ингээд би бол ойлгосон. Одоо найз нөхөд эргэн тойрны хүмүүсийн амьдралаа уншиж байхад нэгдүгээр зарлага бол тэрээс хоёрдугаар тас ерөнхийдөө одоо нэг тийм би нэг 30-ны хөтөлбөрт яг бас нэг гэр бүлгүй яг миний насны эмэгтэйнд яриаг сонссон. Би яг тэрийг сонсоод би ч гэсэн яг тэр эмэгтэйд байдаг шиг тий. Одоо нэг бол би ингээд сурах хэрэгтэй юу? Эсвэл би сурах юм бол заавал гэр бүлтэй хавшлуулах, ажлууд гэр бүлээ хавшлуулах гэдэг нь хавшлуулах ёстой юм шиг тийм итгэл үнэмшилтэй байсан. Тэгээд яг нэг тийм айдастай байсан. Тэгээд тэр айцаасаа болоод ингээд бас айгүй дуруу шийдвэр гаргаж болох тийм нөхцөл байдал өөрөө одоо сэтгэл зүйн тийм нөхцөл байдал орсон байна гэдэг тэрийг сонсоод айгүй маш ойлгож авсан. Тэгээд ерөнхийдөө бас нэг ганц бие байснасаа болоош тэр юм уу ингээд эрэгтэй хүмүүстэй харилцаад бас ингээд жоохон асуудал байгаад байсан. Жишээлбэл жоохон харилцаа хүн зэрэг гэхээр биш ингээд зүгтаачдаг юм тий. Тэр их асуудалтай байсан. Тэгээд тэр нь болохоор мэдээж зэрэг яг л миний нөгөө нэг хүнтэй одоо хүнтэйгээ харилцаж чадахгүй байгаагийн илрэл бодсон. Тэгээд тийм болохоор яг энэ бэрхшээлүүдээ давж төлөх бол ямар арга чанар юу гэж би юу сурах вэ? Тэр зүйлийг сурахыг зорилго болгож авсан байгаа. Тэгээд энэ хөтөлбөрт орж ирээд нөгөө нэг хамгийн анхны сэтгэл амар гайхалтайсан. Нөгөө нэг хамгийн эхний дасгал болохоор ингээд төсөөлтөө гэдэг дасгалыг нараа хийлгэсэн. Тэгээд төсөөлтөө гэдэг дасгал дээр болохоор ингээд яг ямар гэр бүлийг бүтээхийг хүсэж юм, юу хийхийг, яг гэр бүлд ямар байлгахыг хүсэж юм гэдгийг ингээд төсөөлөхөөс. Тэгээд тэр төсөөллөөр би маш гайхалтай мэдрэмж авсан. Бүр ингээд айгүй хайраар салгисан, аз жаргалтай тийм нэг хүн 3-4 хүнтэй болсон юм аа шээ. Нэг л тэг хайрандаа өмсөн. Тийм айгүй гоё гэр бүлийг төсөөлсөн. Тэгээд тэр болохоор яг тэр төсөөлтөө гэдэг дасгалаар одоо яг өөрөө ирээдүйд ямар гэр бүл хийх хүсэж юм те тэрийг болохоор тэрийг төсөөлж үзсэн. Тэгээд яг тэр төсөөллөөрөө дамжуулаад би бүр маш гайхалтай мэдрэмжийг авсан. Тэгээд яг түүнийг төсөөлж чадж байгаа учраас тийм гайхалтай тийм сайхан хайрыг дээр тогтсон. Тийм гэр бүлийг бүтээж чадна гэдэг итгэлийг олж авсан. Энэ маш гайхалтай байсан. Би болохоор яг юунаас ойлгосон бэ гэхээр би одоо нөгөө нэг би чинь удаан хугацаанд ганц бие явсан. Тэгээд миний итгэл үнэмшил аягүй сөрөг болсон гэсэн гэдгийг ойлгосон. Тэгээд яг үгээр би л одоо бүтэхгүй нэг амтэн тийм нэг юм бүтлгүй амтан болохоор намайг хүн тоохгүй байна гэдэг ч юм уу тийм. Зөвхөн тоохоо ойлцоо яасан амтан бэ гэдэг ч юм уу тийм. Аягүй тиймэрхүү бодолтой байсан. Тэгээд гэр маань ирээд бас өөртөө итгэлийг минь өгөөжтэй юм байна гэж бодсон. Бодсон гэж яг тэрийг ойлгож авсан. Тий одоо ер нь бол тэгэл нэг тэнгэрт нэгж байгаа юм шиг л нэг тийм үйл нэрээ одоо юм шиг мэдрэмжтэй яваад байдаг юм чинь шүү дээ. Тэгээд дээрээс нас одоо нэг одоо зөвхөн ингээд хүмүүстэй харилцсан. Одоо найз нөхдийн харилцаанд ч гэсэн айгүй өөрчлөлт гарсан. Яа тэгэхээр бид нар нөгөө нэг ингээд хайрын хэл гэдэг зүйл юу юм бэ гэдгийг ингээд ойлгоод аавна гэдэг чинь маш гайхалтай зүйл юм билээ. Тэгэхээр бид нар одоо хандлага маш их өөр болчдөг. Энэ хүн өглөөд ядаргаатай ингэж биш те. Энэ хүн энүүгээр надад юу хэлэх гээд байна? Энүүгээр намайг болгоомжлоосаа, зэрэмжлээсээ, тийм алдаа битгий гаргаасаа, эндээ анхаараасаа гэдэг
маш тийм бүр айгүй их хайр ингээд нөөцчидэг юм байна гэдгийг амарсан ойлгосон. Тэгээд тэрийг ингээд мэдрэхээр бүр ингээд үнээр гайхалтай бүр ингээд зүгээр л нэг найз, зүгээр нэг багш, зүгээр нэг хамт ажиллаж байгаа хүнээс тийм их зүйл ингээд харин бүр ямар гоё юм бэ тий. Ингээд бараг л ингээд алхам тутамдаа ингээд тий ингээд өөрийгөө ингээд аюу хайрлагдаж хүндлэгдэж хайрлагдсан хүн гэдгийг мэдрэх аюу гайхалтай. Нас үнээр гоё мэдрэмж. Яг энэ хөтөлбөрт хамрагдаад тэгээ юуг олсон бэ гэхээр одоо бид нарт чинь нөгөө нэг ингээд сөрөг ихтгэл үнэмшлүүд байгаа байхгүй юу. Гэтэл тэр сөрөг ихтгэл үнэмшил ханаас үүсэн гэж өмнөх харилцаанаас ч юм уу тий хүүхэд наасанд учирсан харилцаа ингээд ямар нэгэн байдлаар бид нар ингээд зүрх сэтгэлдээ аюул хэм шарахтай үлдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ болохоор одоо ингээд найз нөхөд багш эсвэл аав ээжийг санамсаргүй хүүхдтэй уурлаад хэлсэн үгтэй эсвэл нөгөө нэг өмнөх одоо харилцаагаа шүү дээ. Одоо өмнөх найз залуугаад гомцсон асуудлууд гэх тээ. Аян олон зүйлүүд ингээд буглаад яваад байдаг юм байна. Бид нэрэндээ даалт бухимсарч ингэсэн тээ. Тэгэнгүүт яг тэр зүйлээ нэг төстэй юм шиг ямар нэгэн үйлчлэл юм уу. Жохоо юм ингээд тэр зүйлийг одоо яг ингээд хар ухаанаар тайлбарлах юм бол тэр зүйл бид нээр амар гүн хийх юм шахтаа мэдрэмж авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг л ингээд тэр үйлслүүд бол өөр яж болно. Тэр хүмүүсээс ирж байгаа үйлслүүд. Гэтэл тэр хүмүүсээс ирж байгаа үйлслэлээр дамжуулаад яг тэр шахахыг тэр үед мэдэрсэн тэр шахахыг нэг хүнцэн мэдрэмжэл гарч ирдэг юм шиг байна. Тэгэнгүүт бид нэр шууд хамгаалах тактик хэрэглээ явж байна тий. Тэгээ хамгаалах тактик хэрэглэхээр дандаа сөрөг нэг бол шууд хатагаа таслана. Нэг бол шууд ингээд хэрүүл маргаа үүсгэх юм уу те. Эсвэл нэг бол шууд дүгнэлт өгөөл. Тэгээд ерөөсөө дөнгөж ихтэй байгаа харилцаа маань жоох. За маш их баярлалаа. Тэгээд энэ их өөрчлөлтөд гарсан. Би яг өнөөдөр энэ сургалтанд би амжаад хүмүүсэндээ баяртай байгаа тий. Тэгээд яг дотоочууд маань гэсэн энэ хөрөнгө оруулалтыг өөрсдөө хийгээсээ. Тэгээд энэ өөрчлөлтүүдийг өөрсдөө мэдрээсэй гэх тийм. Одоо миний надтай хамт байгаа хамт амьдардаг хүүхэд хүртэл тийм. Амьдралын дасгалжуулагч гэдэг чинь ямар үнцэнтэй, бизнесийн дасгалжуулагч ямар үнцэнтэй байдгийг мэдэрсэн тийм. Надад амжуулаад ингээд мэдрээд тийм. Ингээд ойлгоод ингээд эрхчлэлтэй суун гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ яг тийм мэтлэн залуучууд ингээд яг өөртөө хөрөнгө оруулалтыг хийгээсэй. Тийм бол нэр үнэхээр Монголын маш олон одоо ирээдүйд тийм маш олон гэр бүлүүд ингээд илүү гоё хайраар дүүрэн тийм. Энэ бас зөвхөн ингээд хов хогийн хөгжил гэр бүл ингээд амар том бол явчихж байгаа байхгүй юу. Энэ бол айгүй том хөрөнгө оруулалт болсон. Тэгээ дээрэс нь та ийм гоё тийм оюуны хүний нэлмэгнээсээ ийм гоё одоо зүйл хийж байгаа маш их баяртай байна. Тэгээд намайг өөрчлөхөд бас та ийм хөрөнгө маш их орсон. Тэгээд бас маш их баярлалаа. Амжилт хүсье.